Дэлхийн монголчуудын MJL радио 88.3 дэлгэн дээр сувга таарлан хүүхдүүдэд унтуулчаад эсвэл ажлаа тараад харих замдаа сонсож яваа эрхэм сонсогч танд энэ үчийн мэндийг дахин хүргэе. Өнөөдөр 2025 оны 11-р сарын 5-ны өдөр Улаанбаатарт 22 цаг 10 минут болсноор хүүхдүүд унтлаа одоо бидний цаг ураатай томчуудын явдал нэвтрүүлгийн лав гарагийн дугаар эхэллээ. Радиогийн 2 дугаар студид хөтлөгч очроо Эрика, найруулагчаар Өнөр баяр нэвтрүүлгийн продюсераар Айринаар ажиллаж байна. Үчи минь очроо. Үчи минь дээ. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар доктортой үйлчилгээ найдвартай батарей Hybrid Center хамтран ажиллаж байна. За баярлалаа. За баярлалаа. За. Эхэлцгийх үү. Өнөөдөр хоёлаа захидлын уншиг өгдөг өдөр тийм ээ. Өнгөрсөн 7 хоногт уг нь бол өдөр сэдв зарласан гэхдээ захианы тоо хүрээгүй. Тийм, захианы тоо нь хүрээгүй учраас сонирхолтой халуухан учрлын захиануудыг уншихаар бэлдсэн. Төрөл бүрийн ямар нэгэн жанрт орж байгаагүй захиануудыг хүргэнэ. Яг нөгөө бид нарт нөгөө төрөл жанр ингээд өгөөд байдаг боловч тэрэнд орохгүй захианууд ирдэг. Тэрэнд ороогүй ямар нэгэн төрөлд орж хэмжээгүй захиануудыг өнөөдөр ярьж өгнө. Уншиж өгнө. За эхний захиаг би уншиж өгье. За. Тэр жилийн наадам гинэ. Наадмын тухай. Харин тийм байна. Гинт буцаа 100 болгож байгаа юм шиг санагдлаа. Өвөл болж хэмжээгүй байхад. За, наадмын тухай. Тэр жилийн наадмын олон хоногийн амралтаар гэрийнхэн маань хөдөө явчихсан байлаа. Би гэрээ харж үлдсэн болохоор араас нь очиж гэж бодсонгүй. Наадмын эхний өдөр нээлт үзэж хойшоор идсэн шигээ найзуудтайгаа бужигнаад дараагийн өдөр нь хүйд 7 ходог орж морины оролдоо үзэнгээ уяач найзуудынхаа гэрээр хэсэж өнчлөө. Наадмын 3 дахь өдөр нь өөр хэсэг найзуудтайгаа хөл бөмбөгийн дэлхийн авраг үзэж өөр цайлгаваа. Дэлхийн авраг гэхэр чинь хэзээ? За өнгөрсөн жил юм уу? Дэлхийн авраг чинь 22 онд болсон. Тийш 22 онд болсон. 18 онд болсон. 14 онд болсон. 10 онд болсон. 6 онд болсон. 22 оны юу юм бэ шүү? Түүх юм бэ шүү тэгвэл шууд олчлоо. Яг 18 оных ч байж мэднэ. За тийм тий. За дахиад 3 өдрийн амралт үлдээд идэг юу хийх вэ гэж бодож исэн чинь нэг найз маань залгаад агаарт гарч 2 хоног амраад ирье. Манай найз залуугийн хідэн найзууд агаарлыг гэж юм л гин. Уухаан тас тгийгээл гарлаа да. Үе тэнгийн хідэн дайжгүй залуучуудтай танилцаад хоол хүнс цуглуулан бужигналцаар хотоос гарлаа. Дархан орж хоол идээд цааш хөдлөн голын ирэг дээр тухлан майхан саваа барьлаа. Үнэхээр үсгэлэнтэй цэнгэг агаар голын усны шоржигнох чимээ зөөлөн үлэх салхих гээд байгаль тэр чигээрээ намайг тэрвэрэн авах мэт гайхалтай үдэш байлаа. Шинэхэн танилцсан залуустай нүүр хагарч хоол ундхийн ширээ засан тухалцгаалаа. Боловсон байрын хошин шогийн мэдрэмж сайтай өндөр дүү бор залуу надад маш их таалагдж байв. Надад ч бас талтай байгааг нь би мэдрээд л байлаа. Ялаа шумуул үргийн утай май тавихтаа миний хажуугаар эргэлдэн халамжилж ус ундаа уух уу гэдэл дэрэгдээс ер нь холдсонгүй шүү. Гал тойрон бүгд сууцгаагаад тоглоом инээлдэж хөгжилцөөр нилээн орой болгов. Бид хоёрын нэгэндээ талтай байгааг бусад маань аль хэдийн анзаарсан болохоор холбож шоглон цаашлуулах нь их байлаа. Зарим халамтсан найзууд маань дуудуулж, зарим нь модны доор улс төр бизнес ярьсан шиг нилээн хавтгарч байна шүү. Харин бид хоёр өөрсдийнхөө тухай шүнжин ярилцаад үүр цайлглаа. Ихэд таалагдсан болохоор ч тэрүү нойрч хүрсэнгүй. Нөгөө залуу маань үүр гэгэрч эхлэхэд хоёлаа явж нар мандахыг харъя гэхээр нь тгийгээд машинд нь суун хөдлөлөө. Машинд суугаад явхад миний гарыг зөөлхөн хатгахад нь тааламжтайгаар түн рүү нэмсэглэн явсаар уулан дээр гарлаа. Нар мандахыг харангаа байгалийн хідэн зураг авч хэсэг зогсоод тэр доор байдаг аршаанаас уухаар дахин хөдөлж уруудлаа. Хүүтэй аршаан уусан чинь нойр улам сэргээд тэр хаваар ойн гүн рүү цаашлан явсаар хөнгөй ойн цорхоод зогсож дэвсгэр гарган зэрэгцэн хөвтгөөд намайг тэрэн үнсэв.
Түүний гар миний биеийг тэмтчин таалж хамаг хүсэлт ачаалыг минь өдөөж байлаа. Тэр ч гэсэн намайг маш их хүсэж байгаа нь мэдрэгдэж хоёр бие алгуурхан тайчсаар нүцгэрлээ. Шуурны жиргээ зөөлөн салхи сэвэлцгийг бүх биеэрээ мэдрэхийн зэрэгцээ түүнийг хүсэмжлэх нь тун өвөрмөц мэдрэмжийг төрүүлж дотн харьцаанд намайг өрн дуудаж байлаа. Удалгүй дотн харьцаанд орж дууссан бид хоёр тэнгэр ширтэн эрхлэн хэсэг хэвтэв. Тааламжтай тэр агшин одоо ч сэтгэлээс гардаггүй сайхан дурсамжууд юм нэг. Тэр өдрөөс хойш бидний дурлал эхэлж нэгнээ хайрлан өнөөдрийг хүрсэн билээ. Одоо бид хоёр анхны хүүхдээ хоногт олон хүлээж байгаа шинэхэн хосууд. Санаандгүй явсан тэр богинохон аяллаас хайртай хүнээ олж авсан юм да. Вау. Яасан хөөрхөн түүх вэ тий. Тийм байна. Гоё түүх байна. Би сая толгой ажиллаад л суулаа ерөөсөө. Яах нү гэдэг. Тий, яг нөгөө хэдэн оны тухай юм болоо гэдг нь бодоод л. Тэгэхээр анхны хүүхэд нь гаргаж байгаа юм бол хамгийн ойрхон 22 он юм шиг байна гэдэг байхгүй юу? Надад нэгтэр юу яасан? Салхинд гарахаар болоод гэсэн шүү дээ, тий. Салхинд гарахдаа дархан орж хоол идчихэд цаашаа салхилж ийн гэхээр Ойрхон байна тий. Дарханаас чинь цаашаага шарын голоо. За цаашаага бус өрөө мөрөө. Тий, 22 онд бол хүмүүс салхинд гарахын тулд дархан зүг явдаг байсан. Хаашаа явдаг гэсэн? Ер нь дархны зам амар байсан шүү дээ. 22 онд ашиглалтанд ороогүй байсан мэлөө. Тийм баха, ашиглалтанд ороогүй саяхан л орсон байх юм. Тэгэхээр 18 он байж магадгүй ядаж. Бүр дээр юм. Тийм, тэгээд одоо болохоор хүүхдээ бас хүлээж авах гэж байгаа юм байна тий. Аха. Анхны хүүхдээ л гэсэн юм биш үү? Тийм байна. Хэдэн жил үргэлжсэн чинь бүү мэд. Бахан тоо үзүүлж байна ойлаа. Нэг аялалд яваад тэгээд ер нь насанд орших хайрыг олцсон юм биш тий. Насны хайраа олцсон биш тий. Тийм байна. За манайхаа энэ доор ороод ирсэн үчи минь дээ. Стамбулд болсон гинэ. Стамбулд болсон гинэ дэлхийн аварга. Стамбулд за ойрд 18 оныхыг нь хэлж байгаа юм болов уу? 18 оных чинь Оросд болсон. Тэрнээс өмнөх чинь 12 оных лав Бразилд болсон. 14 оных Бразилд болсон. 10 оных болохоор юунд боллоо доо Өмнөд Африкт болсон. Бразилийн чинь гэхдээ амар дуулан шүүгэнтэй болсон тий. Амар хол газар Монголоос явхад зардал өндөртэй байна гэдэг хой тий. Тий, цаг нь ч их таахгүй. Үзэхэд ч гэсэн хэцүү байсан тий. Тий. За заяа тэгнэ та нарыг загнаад байлээ дээ. Хүмүүс муухай баба юм ярьж байна гэсэн гинэ. Химэтхүү одоо тэгээ за юу илэн зохиолынхаа дагуу л явж байгаа шүү дээ. 22 оны дэлхийн аваргач Катарт болсон баха. Нөгөө нэг архихгүй болдог гэд нэрээ тийш Катарт болсон юм шүү. Тийм. Нөгөө нэг очисон чинь юу дотны харилцааг хориглосон. Тэгээд нөгөө архитаар алкогол байхгүйгээд тэгээ фанатууд нь жоохон эмоц муутай байна гэд нэг жоохон доромжхон байсан гэд тийм сэтгэлдлүүд их явсан штеп. Катарын ч өөрөөсөө зэрлэг гоё хувцастай орж ирсэн штеп. Фанатууд нь бүгдээрээ яг тэр улаан аюутай малгайтай нэг юу гэдгэлээ толгой дээр өмсдөг нөгөө ороочдөг ажилчур малгай тэр нь яг тэр нэг далбааныхаа өнгө мөнгөтэй. Катарих нэр өвөл болсон юм байна. Гэхдээ 23 он гараад ч болов яалаа. За хайгаад ирчихэж байгаа шиг болсон. Тэгээ Катарих гайгүйсээ Сауди Арабт болснууд нь бүр чанга байдаг шүү дээ. 2022 оных. За ямар ч тач тэгвэл тэр үеэр л хосоо олоод авсан байна. Амьдралынхаа хайрыг 22 оны 11 сард болсон байна. За бараг тэгээд альсвал дархнаас заавал Улаанбаатар хотоос явах шаардлагагүй юм байна л да. Салхинд гарч ийн гэхээр тэр хавцаа байдаг угаасаа амьддаг хүмүүс ч байсан байж магадгүй. За мэдэхгүй. За шал би юм ноёлоо бүр амар их тоод бодлого болчихлоо. Харин тэглээ. За би дараагийн захиаг уншиж өгье. За. Сайн байцгаана уу? Энэ захиа очих өдрийн мэндийг хүргье. Би өөрийнхөө оюутан байх үеийн нэг хачиргалтай сонин дүүхийг бичгээр шийдлээ. Оюутан байх үедээ залууч байж, омголонч байж, зоригтойч байж. Би тухайн үедээ нэлээд дажгүйдээ ордог болохоор хаяа өгтөөс танилцъя гэсэн мессеж тасрахгүй. Бас өөрийгөө шидэд амжичээ. Тийм бэ. Заримд нь хариу өчн, заримд нь хариу бичихгүй хаяна.
Нөгөө хэд нь яасан их зантай юм гээл уурлах нь уурлана. Аргагүй дээ, тэр танилцсан бол байнга мессеж бичлэлцдэг болохоор тэр олон охиндоо зэрэг харцах санхүүгийн боломж нэгж гэд хэцүүлдэ. Заримтай нуулзж үзнэ, голн, шилнэ гэд их юм болно. Нөгөө нэг охтуудын нэг нь би чамтай өнөөдөр уулзмаар байна гэхээр завгүй хичээлтэй гэлээ. Тэгсэн би чамайг хизээ тархаж мэднэ, тархаар чи яваад очие гэхээр би ч заа яах вэ гэж бодоод околтгчлээ. Орой хичээл тарах үедээ ирчихсэн тэнд ийм хувцастай хүлээж байна шүү гэж байд. Хэлсэн газар нь яваад очсон нэлээд дажгүй охин байна шүү. Өндөр, гой биетэй мөртлөө нэлээд зарилэг охин. Би ч их зан гаргаж байснаа шууд л болоод баг хайллаа. Өмнө мессежээр танилцж байсан охтоос шаал өөр тэнгэрийн охин байлаа. Бид илүү дотн танилцсангаа оюутан маягийн болцоогоор хамтаа гадуур болохож кино үзэж гэрт нь хөрөж өглөө. Би ч тэр өдөр баг бусад мессеж бичдэг байсан охтой хаяад зөвхөн тэр охинтой л мессежлэнэ. Тэр охин гэхдээ их шудраг охин байсан. Би танаас сургууль дээр найзтайгаа уулзах гээд очиод чамайг харсан. Анхны харцаар л чи таалагдсан. Би ч бас чамтай анх уулзаад шууд хүсэж хэлсэн гэж шулуухан юмнууд яриад байна. Байгаан намайг бүр байж ядуулж. Дараа нь чи маргааш өрөө манад хүрээ дээр аав ажилтай. Би чамайг хүсэж ин маркийн юм бичээд. Тэнгүүт нөгөө чи ок гэж хариулчихсан байна бас. Тэг ок гэж хариулээд л догдолж эхэллээ. Өмнө нь эмэгтэй хүнээс ийм санал авч байгаагүй дээр түн шиг сайхан охинтой очиж байгаагүй лээ. Тэр өдөр ямар хувцас өмсөх үү, айлд очих юм чинь ямар оймс өмсөх үү, бидний зорилго тодорхой болохоор ямар дотоож өмсөх үү гэдэл ёстой байдгаараа бодож хайж байж аль өнгөтэй өөддөг өмсөд орой 19 цагт яг товлсон цагта гэрт нь очлоо. Яа, энэ ч харин бүр нөө бүсгүүчүүд болцаандаа бэлддэг шиг бэлдсэн байж шүү дээ. Тийм байна. Тийм ер нь эрэгтэй хүмүүс гэсэн бэлдэж шүү дээ. Тийм үү. За бас нэрээ тийм багтай. Тэр охины гэр хуучны 9 давхар байшингийн 2 өрөө байр. Зохион байгуулалт нь яг л манайх шиг зочны өрөө, нэг унтлагын өрөө, нэг галтогооны өрөө, нойлын өрөө, угаалгын өрөө нь тусдаа. Гэхдээ зохион байгуулалт нь их орчин үеийн мэдрэмжтэй манайх шиг хуучны орос тавилга хэвс байхгүй. Гэртээ гуталтайгаа ордог, зурагтын дээр Есүсийн зураг тавьчихсан тавилганууд нь манайх шиг хуучны биш шин бас цэвэрхэн. Зочны өрөөнд нь суугаад цай уугаад буудантай байх нь их содон байлаа. Яагаад гэвэл тухайн үед миний таньдаг айлуудын бүхий л том өрөөнд буудан биш ор байдаг байсан. Би ч яг энэ гадаадад амьдарч байгаад ирсэн бахаа гэд тэгээд ийм шулуун зан ааштай юм болов уу гэж олон зүйл бодон эргэлзээр. Намайг цай уух зур хоол бэлдэж өгөөд бид хамтаа ярилцсангаа хоол идлээ. Удлуугийн нөгөө охин намайг унтлагын өрөөндөө өрөхөд цаанаасаа л нэг тогтолж эхэллээ. Ай, жирнэх шулуухан биш үү? Харин тийм байна. Ороод намайг үнсэхт нь би хариу үнсэн баг хувцаа тайлж эхэллээ. Би ч яг өмдөө тайлаад цааш нь яхаа мэдгүй орон дээр тэврэн үнсэж байхад хаалганы хонх дуурав. Зүрх маань пал гээл явчихлаа. Гэсээр нөгөө охин маань хаалгаа онгоолохоор явахт нь би бүх готлог хувцасаа тэврээд хувцсны шкафанд ороод нуугдчихлаа. Яна. Нууц амаргууд шиг. Гаднаас нэг хүн орж ирж байгаа бүдэг бадаг сонсогдно. Аав яас эрт ирсэн юм гэх асуултанд нь улам пал гээл явчлаа. Тэдний хэсэг том өрөөнд байж байгаа л унтлахын өрөөнд орж ирлээ. Миний яг хажуухан тэр хоёр дуурна. Аав нь жахан халтгонцуу байгаа болтой. Миний зүрхч гарч ирчих гээд хүчтэй цохилно. Тэд унтлахын өрөөндөө дуугарсаар би ч хамаг байдгаараа чимээгүй суусаар л. Унтлахын өрөөний том шкафанд бараг 2 цаг шахуу суусны дараа шкафны хаалга цаанаасаа онгооход нөгөө охин жиш гэсээр намайг гаргалаа. Унтлахын өрөөнөөс чимээгүйхэн алхаж бүх хувцаа тавьчихсан чигээр үүдний хаалгаар гаргахдаа намайг үнсэн ашгүй аав нам унтлаа чи хүлээж байгаарай гэд би удахгүй гарнаа гэд гаргалаа. Хай бас. Би бүх хувцаа тавьчихсан дотор хувцастайгаа орцсон гарч байгаа. Яа би өөр энэ бодохоор энэ төрөнд.
Цаанаас нь одоо ээж нь гараад ирэх үү? Орцонд нөцгөн зогсож байсан шүү дээ. Тийм. Орцонд бүх хувцас өмсчгөө сууж байтал нөгөө охин маань инээч гисэн палрах шахлаа шүү те гэл гараад ирэхэн дэр. Бүтлгүүний явдлынхаа дараа бэ төлөвлөгөөгөө гаргалаа. Манай аав ээж хоёр гадаадд байсан болохоор ах эгч рүүгээ тандан залгалаа. Игч гадуур найзуудтайгаа яваад харих болоогүй шинжтэй. Харин ах баг харихгүй л. Ээж аав нөхөн нэлээд шоудчлалтай гараад те. Тийм байна. Тэгээд манад очлоо. Бас жижиг өрөөнд би ахын орны хайжууд газраа орцсчдаг болохоор газраа орцчаад бид хоёр бас л бие үнсэх гэж манай хаалгыг төлхүүрч юм яриа. Энэ яар бүтлгүн бэ энэ хоёр ч. Oh shit бас юу гэдэл маань юу вэ гэдэл нөгөө охиныхаа ахынхаа орондоогоор нуугаад өрөөнөөсөө гарсан чи их чинь хоёр эмэгтэй найзтайгаа инээлдэн орж ирээд том өрөөнд орлоо гинэ. Манай том өрөө бол нэг ясны унтлагын өрөө л дээ, хичээ унтлагын өрөө. Тэд ороод том өрөөнийхөө хаалгыг хаагаад байж байдаг болохоор бид энэ удаа удалгүй эвтэйхнээ гадагшаа гарчихсан. Хамаг төлөвлөгөөнд бүтлгүүлсэн бид гадаа гарan саадан суулаа бид хоёр. Оюутан болохоор буудлаа орохч мөнгө байхгүй хэцүү л дээ. Би ч найзууд руугаа залхаа мөнгө асууна. Тэр үед одоогийн шиг интернет банк байхгүй, баг мөнгө шилжүүлээд авсан ч картгүй байсан бохоо. Ашгүй нэг найз минь мөнгөтэй байж таарад 3-4 дугаар оролдоос офицер очин тагтныхын доороос мөнгө шидүүлж авч илээ. Тэгээд бид шөнийн 1 цагт буудалд ороод орсон. Ингээд эрх чөлөөтэйгээр бид хоёр дотны хацаанд орж хоёр ч удаа биений хайрласны дараа нөгөө охин маань ямар ч байсан гэртээ очиж хонохгүй бол болохгүй аавал нэхээр нь үүрийн 5 цагт биеийг өргөж өгөөд гэртээ хайрч амарч иглээ. Миний тэр шөнө бүтлгүй хөвгөлтэй бас халуухан байсан. Нэг шөнө айлын охиныг бүр гадаа хонуулж шахсан шүү гэд. Тэр мөчөөс хойш бидний эв үе нэг л таарахгүй баг зэрэг мессежлэж нэг уулзаж кино үзээд л аяндаа замхан холбогдохоо болсон доо. Сүүл фэйсбүүктэй болоход бид тэр охин руу найз санал явуулжлаа. Одоо ч миний фэйсбүүк найзууд дунд байдаг. Олон хүүхэдтэй сайхан гэр эзэгтэй болсон байна лээ. Үжилтэй юм аа энэ хоёр. Нэг нэгнийхээ гэрийг эзгүүчлэх гэсэн чинь бүтлгүй юм болоод. Юм да манай чи энэ доор юу хичээл бужигналтаад байна да. Анхнаасаа л ерөөсө болохооргүй л байж л дээ. Харин тийм байна тий. Анхнаасаа нэг бүтлгүүдсэн болохоор нөгөө нэг ивийн таарахгүй дахиж нэг уулзаагүй нэг кино үзсэн л гэж штэ. Харин тийм байна. Яг яаж хийж байгаа л болгоод хамтдаа хонхон хонсон л юм байна. Хонсон ч гэжтэй тий. Үр цайтал хамт байсан л юм байна л та. Тийм байна. Өвчлээ. За манай хэд юу хийсэн бэ? Харин хурдуур юу хаалганы хонх вэ? Садаа вэ? Тэр аавгаа гинэ. Яг гоогоо яах гэсэн чинь л гэж авч яана тийм. Өнгөрсөнд нэг удаа секси залуу өмдөө тайлтал бандган том цорхотой байсан. Эхлээд хараад гайхсан ч төд удлахгүй бүр секси санагдаад явцсан шүү дээ. Сарна золиг гэж нүдэнд төсөөлөгдөж байна штэ. Очроо дотоочтойгоо орцсонд гинэ. За. Яа бүтлэн бүксээрээ иргэцсэн юм бэ л гинэ. Харин яг тийм байгааз бүтлэн иргэцсэн. Харин тийм. Саяныхыг уншиж чад бас нэг юм бодогдол. Яг хэдэн үед юм бол? А эн чинь гэхдээ нэлээд дээрийн явдал болох шиг болцсон уу? Тэр тавилга том өрөөндөө яасан гэдэг ахыг бодоход. Тий. Орос меблийн тавилгатай гэж хэлсэн. Намайг жоохон байхад бол манай эмээгийнх бол орос меблийн тавилгатай байдаг байсан шүү. Тэгэхэр ч харин нэлээд дээр үед байгаа байхгүй юу? Хуучны 9 давхар байшингийн 2 өрөө тэгээд Иесусийн зурагтай гэнэ бас Иесус зурагтныхаа дэргэд Иесусийн зурагтай Христчээ айлсан. Магадгүй юм байна те. Яг үнэхээр гадаадд байсан байж магадгүй. Тийм дээр үед тийм орчин үеийн тавилга мавилгатай байна гэхээр бас өөр тэгэхэд мессежтэй гэхээр чин хэдийн үе хүмүүс мессеж. Тэгэхээр чин нэг юу яасан юм шүү. 96 онд ер нь бол өөрөө холбоо орж ирсэн шүү дээ. 97-8 он. Тэгвэл тэгтлээ их мессежлдэг оюутнууд утас барина гэдэг чинь 2000 он бол гарах юм байна. Тэр хавцал юм байна. 2000 Гэхдээ тэр хавц тэгвэл мебель тавилгатай гэвэл нэрэл хуучны л тавилгатай айлсан байна. 2000 онд ч нь бол Польш тавилга энэ төргээ зөндөө ороод ирсэн байсан шүү дээ. За хөвчлөлтэй түүх байна.
Яаж хийж байгаа л харин тэгэхээр арай гэж амжилттай дуусгаж ял гин. Би энэ түүхийг ингэж амжилтгүй дуусчих үед гэж хайжлаа. Хошиж явах та юу. Йоо би ч гэсэн одоо бас юу болж балардсан боллоо гэж таад арай нөгөө гадаа саадан сулаа гэсэн штий. Тэр чигээр үүр зайтал юм яриа сууц юм болов л гэж бодлоо штий. Эсвэл тэгээ дараа нь өөр юм бодсон юм болов л гэж бодоод. 2000-ад онд оюутнууд бол 70 мал энэ төр байхгүй ер мөнгөгүй байсан биз. Тийм 70 мал байгаагүй штий. Энэ 70 энэ төр чинь бүр сүйдэл яажсэн. Автобусанд явдаг нэг карт л өгдөг байсан штий. Тэр үчин тийм. Нөгөө оюутны виза юу? Тийм. Нэг тийм үгүй ээ виза карт ч байгаагүй юм шүү. Зүгээр автобусны карт л гэдэг нэг юм байдаг гэсэн шүү дээ. Автобусны карта. Тийм. Үгүй нэг үзүүлдэг аргагийн юм нөгөө бидний энэ юуны үнэмлэх ингээд үзүүндээ зүүдэг баг тэрнэрхүү юм байдаг. Шар виза байсан шүү дээ. Нэг тиймэрхүү юм байсан бах. Одоо бартчих. Тэгвэл 2000-ад оны л түүх юм байна. За нөгөөх нь бол нэг хөлбөмбөгөөр л багцаалдаад хоёлоо олоогүй шүү дээ тий. За ямар ч л түрүүний түүхээс бол хамаагүй өмнөх түүх байна. Харин тийм байна. За миний дараагийн хүрэх гэж байгаа түүх болохоор аяллахад дурсамжийг бичсэн байна. За энэ харин сонирхолтой гэж магадгүй тий. За сайн байцгаана уу. Би нэгэн аяллахаа түүхийн талаар дурсамжаа бичмээр санагдлаа. За Таиландын агаар гэж үнэхээр өөр байдаг юм байлээ. Халуун бөхчөмж гэлээ, чиглэг, далайн давс амтгтаад жах шиг. Бүтэн жил шаргуу ажилласан өөрөө өөрийгөө шагнаж, адал явдалтай учирч дурсамж дүүрэн сайхан аялна гэж бодсоор найз охтуудтайгаа Бангкокт ирсэн юм. Эхний 3 өдөр арай л дэндүү жуулчны шахуу хөтөлбөртэй байлаа. Том буддаа гэх нэг биг буддаа хэлдэг шүү дээ. Том буддаа, цэцэрлэг түрээлэн, үнэт эдлийн дэлгүүр, мадам Туссийн музей. Тэгэл түг-түгээр салхисүрэн татуулан дахих гихчлэн ядарч удлал явлаа. Нөгөө хүсэдээсэн адал явдал романтик учирлын үнэрч алга. За яг хаа дахиад 4 хоног үлдсэн юм чинь гэж бодсоор Lady Boy шоу үзээд шөнийн гудамжаар зугаалахаар гарлаа. Lady Boy гэдэг чинь нөгөө нэг эрэгтэй эмэгтэй мэддэггүй. Эрэгтэй мөртлөө эмэгтэй болсон гараад идэг. Тийм. Тэгээд нөгөө алдартай одоодын дүр тойрцсон байдаг. Бас уу. За. Тэгтээ эрэгтэй хүмүүс шүү дээ. Тийм. Төмсөг нь харагдаад идэг. За, бар зингээний газрууд автомат тоглоомын төв, жуулчдад зориулсан элдв зүйлстэй лангуу, шөнийн шоу үзхийг урих ир имэн мэддэхгүй хүмүүс жуулчдтай холилдсон хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд ирлээ. Шөнийн гудамж нь яг нэг юм байдаг шүү. За. Харахад эмэгтэй хүн хэрнээсээ гинэт цочтол эрэгтэй хүний дуугаар найлахаа дуурах хүмүүсээс ихэндээ өгтлээ айж байсан ч удалгүй дасдаг юм байна лээ. Яг тэгдэж шүү дээ. Эмэгтэй үе мөг харж идэл гинт бабабабай гэдэг. Мадам what do you need гэдэг. Эвгүй. Би нэг хятад явж байхдаа бас тиймэрхүү хүмүүс яг бүтэн шоу тоглолт нөгөө концерт марк юм үзчихсэн. Харахад л нэг амар сайхан мөсгөчүүд. Харин тийм. Тэгэл дуурангууд гэл амар чанга дуурдаг. Харин яг тэгдэж тэр Lady Boy шоуныхан чинь гарч ирээд зураг авахлаа зогсдог. Лаг гой хүүхнүүд. Тэгснэ. Нашир комгом гэдэг амар бүдүүнээр дуурдаг. Үгүй аялаа нөө захитлаа бүр самарчлаа. Годамжийг дуустал үзэж сонирхоод Европ голдуу хүмүүстэй цэвэрхэн газрыг сонгож шар хэрэг захиалан хөгжилтөнд сууж байтал цэнхэр нүдтэй шар залуу над руу байн нэмсэглээд шар яригаа өргөн мэдчлээд л байлаа. Найзууд маань намайг нудраад жиг жуг хийлдэн чамайг үдээд байгаа юм биш үү гэдэл инээлдээдээ. Би ч хариу толгой дохин инээмсэглэн суутал зөөгч ирснээ танд тэр ирхмээс гэд нэг жижигхэн цаас авчираад өглөө. Тэр тэгсэн чинь зурвсан дээр үдчийг сайхан өнгөрүүлж байна уу? Танилцаж яхан хөгжилтвөл ямар вэ гэсэн байв. Хайж байсан адал явдал маань гинэт гараад ирэх шиг санагдаад толгой дохин зөвшөөрснөө илэрхийлтэл босож ирээд танилцсан ширээндээ биднийг урьлаа. Бэлгээс ирсэн гэж хэлсэн тэр залуу хоёр найзтайгаа хамт байсан болохоор бид нар нийлэн сууж өөр өөрсдийн улсын тухай сонио хачнаа хуваалцсан оройжин суулаа.
Маргааш нь Паттайя явах төлөвлөгөөтэй байгаагаа хэлтэл тэд ч бас явахаар төлөвлөж байсан. Хамтдаа явъя гэж дуу нэгтээ санал гаргаснаар уулзах газараа товлоод хаягаа солилцсон буудлын руугаа буцав. Далайн эргийн аялал нь аялын хуваар дээр чөлөөт өдөр гэж бичсэн байсан болохоор маргааш нь бид нар ойролцоох шүрэн арал руу хамт аялж өдөржин наранд бие шараад оройн буудалдаа ирцгээлээ. Бэлэг залуус манайхтай ойролцоо буудалд буусан байсан болохоор шөнийн гудамжийг үзэхээр дахиад л хамт гарцгаав. Өнөөх цэнхэр нүдэн залуу бид хоёр хизээний хосуучийг хөтлөлцөн явж илэрхий дотноссон байв. Шөнийн гудамжинд альжааж ядарсан хөлөндөө массаж хийлгээд нэгэн газар тухлан Филиппин дуучны дуулахыг сонсон хэсэг шар ариг шимж суугаад өнөөдөртөө их ядарсан тул харж амарцгаахаар боллоо. Цэнхэр нүдэн залуу маань хамтдаа хонхыг ятган чихэнд минь шивнэхэд би нэг ч их хэргэлдсэнгүй. Би ч найзуудтай өнөөдөр би очиж хонохгүй байх шүү гэж хэлээд бэлэг залуугийн буудлын руу хамт явлаа. Цэнхэр нүдэнгийн буудал биднийхээс хамаагүй тансаг бас өрөөндөө ганцаараа юм байж. Бид тэр шөнө баг зэргийн дар сууж нялуурч байгаад уянгийн аян дээр бүжиглэж хэсэг романчглав. Бүр хамтдаа шүршүрт орж нялуурч байгаад нэг орондоо орсон. Тэр дотн харьцаанд хит яардаггүй оршлоо маш сайн хийдэг нь үнэхээр гайхалтай санагдсан. Миний бүх биеэр минь үнсэж инхрийлж байгаад хоолойны хэсэгт минь дар сасгаж биеэр минь урсгаж байгаад хүүсэн дээрээс минь уун. Нялган байх. Тийм байх тий. Тэр намайг хилэн таалж ирж үнсэхдээ амаараа усан үзэм өгнө гэд маш яаралгүй аажуухан алгуурхнаар намайг улам л өдөөсөөр байлаа. Маш удаан халуухан оршлын дараа бидний дотн харьцаа эхлэхэд үнэхээр сайхан байсан. Энэ шөнө тэр оршлын ачаар уламж халуухан болсон доо. Бид аяллаа дуустал өдөр бүр уулзаж түүний романтик занг мэдэрсээр удалгүй бидний аялал дуусахад би удалгүй заавал Монголд очиноо гэд намайг үнсээд үлдэж илээ. Ирсэн болов. Мэдгүй одоо энэ очноо гэд дуусгах цаг бодвол одоохондоо ирээгүй л байгаа юм шиг байна. Харин тийм нөгөө нэг захааны эзэн сонсч ивэл ирсэн үгүйг нь энэ биччихээсэ. Энэ саяхных ч байж магадгүй юм шиг. Энэ бол цаг хугацаанд дээр ерөөсөө нэх юм байхгүй байна те. Тийм байна. Энэ Таиландын аял гэхээр бас манайхан ч одоо Таиланд ер нь сүүлийн үед их аялж эхлэдэг байгаа шүү дээ. Ер нь их болоод байгаа. Ковидоос хойш юм бол ерөөсөө бөөм бөнөрөө очихоор ерөөсөө Монгол байгаа юм шиг л байна гэсэн шүү. Би ч яваг л байна л та. Тийм Букок гэдэг чинь ерөөсөө Монголд байгаа юм шиг байна гэдэг шүү дээ. Өвөл. Паттайя ч гэхдээ ер нь бол бас юу штэ. Ерөнхийдөө нөгөө юунууд ихтэй. Яг тэр леди боёуд айгүй ихтэй. Дээрээс нь нөгөө тэр шөнийн гудамж чинь өөрөө бас нэг нөгөө ядаргаатай ингээл нөгөө октод ингээ ширээн дээр нь бүжиглээл. Тийм одоо нэг хан одоо гудамж руу харсан хан онгорхоо. Тийм баарнууд ихтэй байхгүй. Тэгэл наашаа хараарай, манайд ороорой гэл ингээл баахан чарлалцсан юмнууд байдаг. Тэд нар ингээд зарим нь эрэгтэй ирнээсээ эмэгтэй хүн шиг хөдөлгөөнтэй. Хараас эрэгтэй. Зарим нь болохоор эмэгтэй ирнээсээ эмэгтэй хувц өмссөн ирнээсээ тэгээ бүдүүн дуугаар цочтол дуурна. Бас эвгүй шүү. Тэгээ тэр чинь нэг ороод суух гэхээр нэг тийм тухтай тогтой энэ лонж гэдэг юм уу тийм газар бас цөөхөн байхгүй юу? Нэлээд сайн харж иж нэг тиймэрхүү бүжигчин байхгүй ч юм уу зүгээр эднэр бол гэхдээ айгүй цэвэрхэн газар орж суусан юм байна л да. Бангкокт ч гэсэн. Филиппин дуучинтай газар орж суусан гэдэг нь штэ. Филиппинууд чинь тэнд очсон чинь Филиппинууд чинь дуучин арт юм болохоор айгүй гоё дуулдаг. Дандаа амьд хөгжмөнтэй дуулаад ижид штэ. Яг тэрийг нь сонгож орчлээ. Бэлэгчүүд Аз өхнүүдэд майр дуртай штэ гинэ. Тийм үү. Тийм гин. Минь хэвчсэн мэт би нэг орой коктейлний газар сууж байсан чинь англи залуу хажууд суугаад өдсөн коктейл захиалж өгөөл юм ярих гайл оролдоод байсан. Айгуу сонсчихсэн чинь бэлэг залуу гэсэн чинь цочих шиг боллоо. Эзэмдүүлчтэй энэ бүсгүй гинэ. Тэгээ бас их романтик залуу юм те. Харин тийм байна тий. Романтик гэх юм уу одоо ямар гэх. Үгүй яг тий нөө ерөнхийдөө энэ бас улс орных нь онцлогч ийж болох л юм. Дарс марсыг тгийж ууж мөн хэр ч бас л гоё сонсогдчих шүү. Сонирхолтой юм аа. Тэгээд Таиланд руу яг яаж яхад нөгөө дандаа тийм ер нь Таиландд чи ер нь бол нөгөө
Европ гэр хүмүүс бүлээрээ явах жоохон тохиромжгүй, найзуудаараа явахад илүү тохиромжтой. Яг тэгэхээр нөгөө тийм хоёрдугаар сувгийн төрлийн аялал маш их байдаг гэдэг байгаа. үгүй яг тийм байдаг. Гэхдээ Таиландд чинь дахиад нэг хуваахын энтер гээд яг зөвхөн гэр бүлүүд зориулсан арай илүү ингээд настай втер хүмүүс зориулсан тийм хотод бас байгаа. Чанмаа ч нь бол гэхдээ далаагүй. Хуваахын ч юм бол юу штэ. Бас айгу гоё цэвэрхэн бичтэй. Тэр хуваахын бол яг леди бой мой тийм хүмүүс байхгүй. Тэгэхээр тэнд бол Европод хаашаа очсноос бол болох юм байна тийм тий. Европод аягүй их очсон байт юм билээ хосороо. Гэр бүлд зориулсан. Тэгээд усан парк марк ч гэсэн гоё цэвэрхэн юм бил. Энэ Паттайя ч юм бол угаасаа л яг ерөөхдөө шоу цэнгэний газар л та. Тэгээ яг тиймэрхүү төрлийн газар юм яг гэр бүл дээр явж найзуудаараа. Тийм сонин сод юм үзээд явбал зүгээр. Хүүхдүүдтэйгээ явуулдаг болохгүй шүү дээ. Дими. Хүүхдээ орхиод явсан ч бас харах хүн байхгүй. Хүүхдүүдтэйгээ явал тэр хоохийн зүгээр тэгээд тэр Пукет бас зүгээр ш. Пукет чи ер нь бол яг мэдээж нэлээд боён оёд ихтэй ч гэсэн юу штт. Оросод ихтэй, Европод ихтэй. Паттайяг бол арай жоохон үнэтэй. Зардал өндөртэй. Тэгтээ парк маркет ихтэй. Хүүхдүүд тоглох газар ихтэй. Олонтой. Тэг хүүхдүүд зориулсан тийм шоу моонууд ихтэй. Юу дайчгүй. Би ч Таиланд очиж үзэг болохоор сайн мэдгүй л байна. Ямар ч лээсэн альсвал их нэртэйгээ ч юм уу альсгүй найзуудтайгаа ч юм уу тэгж аялвал илүү чөлөөтэй. Тэгээ шүү. Сонирхолтой аялж чадна гэдэг. Тэр Таиланд одоо Вьетнам энтерт чи ер нь дандаа одоо юунд ч гэсэн Бали Малид ч гэсэн Европ ирчүүд чинь дандаа Аз хүүхнүүд дагуулсан явж идэв шүү дээ. Европ ирчүүд үлээр нь Аз бүсгүүчүүдийг сонирхдаг байх нь тий. Тийм айгу дуртай байдаг л ингэс. Сая бас энд бичсэн ба шүү дээ. Аз хүүхнүүдэд үхтэн штэ л гэдэг шүү дээ. За сонирхолтой захиа байна. Сонирхолтой л юм байна. Надад бол Европ залуу Аз бүсгүй хоёрын учрлын тухай. Тэгээ Монголд ирэх юм бол дахиад л нэг учрах нь илүү дотн болгоно. Бид ч хэрэг одоо юу яа хэд хоног цуг байсан ч одоо хоорондоо холбоо шүүмсэд аваа тий. Монголд очих юм бол угаасаа 3 сая дотор хүнээс шууд олоод ирнэ гэж яах юм. Шамлаас холбоо утас шүүмсээ солилцсон солилцсон л байгаа. Харин тий. Тэгээ энэ охин гэхдээ өөрөө амар хөрхийн. Тэгээ бүтэн жил нөгөө амар ачаалтай ажиллаад тэгээ өөрийгөө шагнаад найзуудтайгаа хамт гадагшаа аялалд явсан гэдэг шүү дээ. Тэр нь надад их гоё санагдлаа. Тийм байна. Гоё юм байна. Өсвөл хэд хүмүүс ингэж өөрийгөө их гоё шагнадаг болчиход байгаа шиг үлээ. Харин ингэж шагнуул гоё шүү дээ. Манайх би ч одоо тэгтээ юу л энэ ковидоос хойш юу нь яасан шүү дээ явж амжаагүй л байгаа юм байна. Тэгж байгаа л нэг өөрийгөө шагнандаг байхгүй. Би ч тэгтээ нэг шагналын ирэх мэрх очичод байгаа шүү дээ. Үгүй юу аяллаа ирэх энэ төр хожичод явж амжихгүй л байгаа шүү. Оо тийм үү. Тийм шүү. Аялаач гоё шүү дээ. Би ч бүр Бразил явах ирэх байсан. Тэгээд Бразил руу явахаас айгаад амир шүү дээ тэр чинь амир хол газар. Тэгээд наашаа Итали метал хамт явах хүн тэр манай тэр клубээс ерөөсө гарч ирэхгүй байгаа даа. Хамт явъя гэхээр тэгэхээр наашаага Европ руу л нэг аялал гэж бодож байгаа шүү дээ. Барьцалж холол доо. Тэгээ жоохон мап зам ихтэй. Харин тийм нөгөө дээрэм тонол ихтэй гэсэн. Саяын тэр нөгөө хүл дэлхийн хавар чинь өстой бас л бүжигнуулсан юм л шүү дээ. Жуулчд муулчдыг хулгай зэлхий ихтэй нөгөө юу гэдвэл нөгөө гайдуудыг чинь хөтөч нараас холдохоор л ер нь бол цөлмчөөд ийн гэсэн гэж хэлсэн шүү дээ. Нилээн аюултай болсон. Тийм байх. За зүгээр хадгалж өглөө. За тийм байна харин тийм. Ястаа өөрийгөө том дурсамжаар шагнажээ мундаг гинэ. Тийм байна. Харин тэгж юм. Магадгүй одоо хань болгох юм бол за мэдгүй. За дараагийн захиа ойн угаасаа их богинохон захиа юм байна. За. Сайн байна уу? Томчуудын явдал нэвтрүүлгийн хөтлөгч сонсогчдод энэ үдшийн мэндийг хүргье. За. Би одоо 50 төгөж байгаа ганц би өмнө нь амьдралтай байсан хүн байгаа юм аа гин. Тэгээд өдөд ганц би хүн чинь үеийн бүсгүүчүүдтэйгээ уулзч үзэн заримдаа дүү бүсгүүчүүдтэй ч уулзч үзнэ гин. Би өнгөрсөн жил өөрөөсөө 10 дүү бүсгүүтэй уулзсан. Тэр 40 төгөж байгаач их өхөөрдөм хүүхэд шиг зантай байнга л хөгжилтэй инээж явдаг бүсгүй. Бас хаанг дуу баг зэрэг рок стилтэй. Болохоор сонирхолтой бүсгүй. Бас хитрхи ажил хэрэгч гинэ. Би оройн цагаар болцож нэг
бид оройн цагаар болцож 1-2 шар айраг ууж суун. Тэр надад ажлынхаа талаар ярих дуртай. Би ч тэдний ажлынхны тухай түүний сонирхолтой, хөгжилтэй яриаг сонсох дуртай. Тэр бүсгүй гэхдээ нэг хачин зурсалтай байсан. Бид дотны харьцаанд ороод дуусны дараа хэсэг юм бичиж ажлынхаа хүмүүс рүү чатчин шинэ олсон санааныхаа тухай хэлдэг байв. Надтай дотны харьцаанд орох болгондоо шинэ санаа олдог юм шиг. Ямар сайн. Би ч заримдаа уурлана. Чи надтай хайрлалцах гэж дотны харьцаанд ордог юм уу? Шинэ санаа асуудал эсвэл шинэ санаа асуудал шийдэх гэж ажлын шугамар дотны харьцаанд ордог юм уу гэд. Тэгэхэд намайг үнсээд л чамдаа хайртай штэ. Яа харахгүй л дотны харьцааны үед гой санаа орж ирээд байдаг юм. Байх юм. Чи минь сайхан энергтэй л байх гэд намайг дугуй болохлж байна. Яр. Тийм нэг хитрхи ажил хэрэгч үсгүүтэй нэг хэсэг болцсон доо. Дотны харьцааныхан дараа заавал ажиллаа хийж байдаг болохоор сонин юм шиг, содон юм шиг, хаяа гомдмоор юм шиг санагддаг байв. Өөрийнхөө амьдралын нэгэн хэсгийг томчуудад зориулсан жижигхэн сонирхолтой дүүхийг бичлээ. Энд ярнэс ясна сонирхолтой бүсгүй юм штэ. Дотны харьцаанд орох болгондоо шин санаа олоод идэг гинөө. Эсвэл нөгөө нэг ажлынхаа ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх санаагаа олоод идэг. Яаж ч гэсэн ямар нэгэн санаа л олт юм байна тий. Тий. Сонирхолтой гоо. Харин тийм байна. Ийм хөвчлөлтэй юм бас байж болд юм бах та. Нөөхөн зайлвал тунирхах нь ч бас аргагүй юм байна л да уг нь тий. Дандаа дуусчаад бол ингээ эрхлээд хөвтмээр байгаа юм байна штэ уг нь. Тэнгүүд босоод л ямар нэгэн юм бичиж тэмдэглэж аваад л дахиад ажлынхын лугаа чат өчдөг гинэ. Тэрийг тэгэж энийг ингэж шийдэл гэж бодвол бичдэг юм байлгүй те. Тэгэхэд асуудлыг шийдэх санаа олдог, шин санаа олдог гэдэг шүү дээ. Надад тэр хэсэг. Тэгнэ гэж яах вэ? Яг тийм дотны харьцааны үедээ төвлөрдөг ч юм уу? Мэдгүй харин тэгэхээр одоо энэ өөрийнх нь л онцлог л болж таарлаа. Надад бол мэдгүй. Би бүр яг сонссон чи хитрхи хэлнээрээ ажил хэрэгч юм байна л да. За өнөөдрийн 4 цагийн ийм 4 цаг байна. Одоо нийлүүлээд нэг багцуулах ихээр одоо сонирхолтой ямар ч байсан сонирхолтойгийн хувьд сонирхолтой байна. Тийм байна. Надаа болохоор тэр эхний захиа болохоор бас нөгөө гэрэлцэн. Гэрэлцэн штэ тий. Нөгөө нэг санамсаргүй наадмаар аялалд явсан чинь. За өнөөдрийнхээ хамтран ажиллагчаа танилцуулъя. Зя. Доктортой үйлчилгээ, найдвартай батарей ураатай хабрид центр. За эрхэм сонсогчдоо. Та хослмол хөдөлгүүртэй автомашинтай юу? Өнөөдрийн нэвтрүүлгээр бид таны машины батарейны тухай мөн энэ чиглэлээр мэргэсэн нэгэн байгууллагын талаар танилцуулах гэж байна. За. Хослмол автомашин одоо хослмол гэдэг чинь хабрид гэсэн үг тий. Тий, хабрид машин ер нь бол зөндөө байгаа штэ. За энэ дэр чин батарейны насжилт, хүчин чадал, солих үйлчилгээ чинь бол хамгийн чухал одоо гол анхаарах зүйл болоод байгаа штэ. За тэгэхээр хабрид центрийн танилцуулгыг одоо та бүхэндээ ярьж өгч байна. Хабрид центр нь ийм хабрид хөдөлгүүртэй, хослмол хөдөлгүүртэй автомашины өндөр хүчтэлийн батарейг онцлох, засварлах, солих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Япон болон Хонконгоос баталгаатай батарейг импортлоод хэрэглэгчдэд найдвартай нийлүүлдэг. За Аккогийн батарейн зах зээл дээрх хамгийн боломжийн үнээр ердөө 1,80,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна. За. Батарей авах нь шүү дээ. Тийм байна. Одоо энэ чинь дотор батарей гэсэн үг шүү дээ. Дотор ингээ хэсэгчлээд бас солиод идэм байлээ шүү дээ. Тэгэж бас болдгоо. За мэдгүй ямар ч хүмүүс тэгэддэг юм лаа. Гэтэ энэ бол болдгоо тэгэхээр шууд буцаад уучдаг л гэдэг. Нэрэн солилцсон зүгүүрүүд юм шиг л шүү дээ ер нь. За Монголд ер нь жилд 120 гаруй автомашин импортлогддог. Тэдгээрийн 63% нь 10-аас дээш жилийн насжилттай байдаг. За ингэхээр батарейг солих зайлшгүй шаардлагатай болж байгааг харуулж байна. Батарей муудснаар бензиний мотор амралтгүй ажиллаад шатууны зарцуулалт нэмэгдэж машин хүч муутай болох зэрэг асуудлууд үүсдэг юм байна. Тий. Батареймуудад бүр бензин идэхээс гадна бүр явхаа болжтэй шүү дээ. Би хуучин яг хабрид машин бүрүүстэй хахад нэг батарейн суугаад тэг бүр асгаа болчихсон. Тийм үү. Би ч одоо бол хабрид машинтай л да. Тэгээ одоо батарей юу болж идэм бол өстой бөө мэд. За хабрид центр нь 5 жилийн турш нэг байршилтаа тогтвортой ажиллаж мянган хэрэглэгчдэд үйлчилсэн туршлагатай гэж байна.
мөн зээлийн болон хувааждуулах нөхцөлтэй аппликейшнуудаар дамжуулан АК батарейг худалдаж авах боломжтой. Та батарейгаа солихоор төлөвлөж байгаа бол Hybrid Center хамгийн ухаалаг сонголт юм байна шүү. За хаяг нь Баянгол дүүргийн 3 дугаар хороол 13 дугаар сургуулийн замын эсрэг талд байгаа. Салбар 2 нь Сонгон найрхан дүүрэг Баян Ушуу 7 дугаар хороо автобусны буудлын урт талд байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Hybrid Center Facebook хуудас болон 8801 8901 66 66 8901 66 66 гэсэн дугаараас авах боломжтой байна. Нөгөө энэ утасны дугаар нь цээжлэхэд амархан юм байна тий. Тийм байна. 89-91 66 66. За ингээд доктортой үйлчилгээ найдвартай батарей ураатай Hybrid Center-т баярлалаа. Зя баярлалаа. За тэгээ өнөөдөр чи хоёулагийн танилцуулсан захидлуудаас эхнийх нь бол амьдралынхаа ханийг олсон байна. Дараагийнх нь бол нэг нэг бүтлгүүдэж нэг учирсан ч гэсэн тэгээ нэг их цаашлаагүй л юм байна. Гадаадд аялсан түүх бол бас сонирхолтой юм байна. Тийм байна. За бас нэлээд халуухан залуутай л таарч ер нь романтик гэх юм уу та тий. Сүүлийнхэн түүхний их ачиргалтай түүх байсан. Ажил хэрэгч бүсгүй юу? Тий. Батны хацны нэр шин санаа болдог. За чамд аль нь хамгийн сонирхолтой хөгжилтэй ч юм уу санаанд тод үлдэхээр байна? Гадаад явсан санаанд тод үлдэж чинь бүтлгүү нь болж байгаа ачиргалтай нөгөө хөгжилтэй юм уу? Харин тэр бол угаасаа хөгжилтэй юм тий. Нэрэл энэ гадаад явсан нас их гоё л санагдчих. Дөрвөн түүх дөрвөлээ гоё байсан. Хин нэгэн хүний сайхан нандин дор сумжууд болон үлдэж дээ гэн. Харин дөрвөлээ ер нь их сонирхолтой гоё яана. Яг тэгээд эднэрийг чинь багцлаад ямар нэгэн сэдв болгочих гэхээр бас болохгүй гадсан юм а тий. Хоёр нь аялалтай холбоотой байх юм байна. Тийм байна. Нэг нь бүтлгүү түүх, нэг нь ажил хэрэгч сонирхолтой. За заавал нэг багцуулах гэдэг яах вэ? Тийм тий. Ингээд элдв янзхыг нь холж хамт шимсэн бэ шүү. За ингээд Улаанбаатарт 22 цаг 52 минут тосноор өнөөдрийн томчуудын явдал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Сонсогч та бүхэн маань маргааш өглөө 7 цагаас дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр хүлээн авч сонсоорой. За хамтран хөтлсөн очроод баярлалаа. Найруулагч Өнөр баяртай баярлалаа. За баярлалаа. Сонсогч та бүхэн минь сайхан амарцгаагаарай. Хамтран ажилласан Hybrid Center-тэй баярлалаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3